Тэнгэрийн орчлонд Тэнгэрийн хаан Шакраанда Бурхтын хуралдаанд Вардхамана хунтажаас илүү зөрөгтэй хүчрэх хүн байхгүй хэмээн магтан ярьжээ. Нэгэн с ิจ гтэй бурхан үүнийг зүгээр л хэтрүүлсэн үг гэж үзэн өөрөө шалгаар шидэж. Хүүхдүүд тоглож байх зур Вардхамана хамгийн түрүүнд модонд авирч гарлаа. Яг тэр агшинд доор байсан хүүхдүүд аимшигт хар могоо мод дагуулan авирч толгоогоо өндийлгэн шүглдэж үг харлаа. Бүх хүүхэд айсандаа хашгиран зогтлаа. Холоос тэд Вардхамана буу хурдан бууж ир тэнд хар могоо байна гэж хашгирлаа. Вардхамана могоог харсан ч зогсолгүй тайван доошо бууж ирлээ. Тэрээр айдсыг үндсээр нь арилгах шийдвэртэй байлаа. Могоог гараараа дэлгэн атгаж, эргэн тойрноо гүлгэр хөдөлгөөнөөр эргүүлж эцэст нь холдуулан хаялаа. Могоо гинэт өөрийн жинхэнэ дүр төрхөөрөө Тэнгэрийн бурхан Санга маань хэлбэрээр илэрч Вардхаманагийн зориг тайван байдлыг магтан чамайг одооноос Махавира буюу агуу баатар хэмээн нэрлэе гэж зарлжээ.